Бага насны 2 хүүхэдтэй ээж жавхлан төгс жирэмсний амралтаа авснаас хойш цахим сүлжээг өөр ташигтайгаар ашиглаж суржээ. Тэрбээр 2019 оноос хойш 2 хүүхдээ өсөхийн зэрэгцээ гэртээ байхдаа төрөл бүрийн гар урлалын бүтээгдэхүүн, сормоос, хүүхдийн хувцас хийж цахим сүлжээнд зар байршуулан зарж группийн админ хийж орлого олох болсон байна. Хамгийн сүүлд тэрбээр оны өмнө шинэ жилийн үеэр 30 хоногт 3 сая төгрөг гих сонирхолтой челленж зарлаж үүнийхээ үр дүнд 2 сая 5,000 төгрөг цуглуулгаас гадна хоримтлын зуршил бий болгож чаджээ. Миний хувьд энэ 30 хоногт 3 сая төгрөг хоримтлуулах челленжийг өөртөө зорилго тавиад ер нь оны өмнө 12 сарын 11-нд эхэлсэн. Тэгээ сая 1 сарын 11-нд дууссан. Яг тооцоод үзгээр ингээд 8 хоног ямар ч орлогогүй амралтын байдлаар туссан байхгүй. Тэгэхээр ерөөсөө 3 саятай хүрч чадаагүй 2 сая 5,000 төгрөг болоод 30 хоног дууссан гэсэн үг. Миний хувьд болохоор сормоос идэг маань ер нь давуу тал болсон. Тэгээд онлайн шоп ажиллаулах болохоор ер нь сормоос би ер нь амар удаан төлөвлөлт төрлөө байхгүй. Тэгээд энэ челленжээ ер нь яг хэдийн хугацаанд хэднээс хэдний хооронд эхлүүлвэл ер нь мөнгө олох боломжтой байна гэд нэлийн төлөвлөж бичсэн. Тэгээд сормоос идэг маань давуу тал байсан учраас ер нь бол сормоосны шинэ жилийн сезон орохыг хүлээгээд тэгээд сормоосаа их хоногт нь хийсэн гэсэн. Бараг 20 хоног сормоос хийгээд тэгээд үлцэн 10 хоногт нь төлөвлөсөн байсан болохоор гар урлах юмнуудыг хийгээд төлөвлөлөд эхэлсэн. Ерөнхийдөө бол ийм гипсн декорнууд хийдэг. Тэгээд шингэн шил, эпокси буюу шингэн шилээр иймэрхүү шатар даалуу хийдэг тий. Одоо болохоор яг сар шинийн гарын мэдлэг бас судлаа гарах гад бэлтгэл ажил тавьж байгаа. Яг челленж эхлүүлсэн нь бол мэдгүй байна. Гэтэ ямар ч үсэн хүмүүсийн сэтгэл айгүйх ирж байгаа. Ер нь айгүй гоё урам авж агаад үзэх туртай шүү. Бичлэгээ хийж бичиж зогсоогоорой. Байнга үздэг шүү. Зарим өдрүүдэд нь би болохоор бичлэгээ амжихгүй ч юм уу тиймэрхүү үе байсан бол маргааштай ингээд хамт оруулж байгаа 2 өдрийн бичлэгийг нийлүүлээд тэгэхээр өнөөдрийн бичлэг яач вэ? Бичлэг хэдий сурах уу? Бичлэгээ хүлээдэг болчлоо гэх мэтчлэн аюу хөөрхөн сэтгэлүүд ирдэг. Манай нөхөр ер нь намайг амар дэмждэг. Би ер нь бол энэ онлайн орлогоо бол ер нь 2019 оноос хойш эхэлж байгаа. 2019 оноос анхны төрөлтнөрөө би ядчил нэг хүүхдийн памперс сүүг нь өөрөө авдаг бай гэж бодоод тэгээ ер нь онлайн орлогоо нэмэлт орлоготой болъё гэж бодоод Facebook дээр группт нээгээд тухайн үед хурдаас бараа мараа захиалт сураагүй байсан. Нэг ажиллагчтай хамтраад юу яадаг гэсэн. Өвөлдөө хүүхдийн комбинзон, цундаа болохоор хүүхдийн даван, хослол, спорт хослол, хавар намартай бомбор оюул зардаг байсан. Тэгээ шинэ жилээр гэр бүлийн хос цамц ч юм уу. Тэгээ цагаан сараар дахиад нэг өөр ажилчтай хамтраад ийм хамбан материалтай хүүхдийн лов зам алгаа бүстэй 3-аас орн хийлгэж оюулж зардаг байсан. Би тгээгүй байсан бол би ямар нэгэн асуудал гарах ч юм уу эсвэл хүүхдүүдийн тарай мараа гэхэд за нөгөө мөнөөс авчиг гэд хэрэглэх ч юм уу. Тиймэрхүү асуудлууд гарах байсан бах гэж бодож байна. Тийм оримтлаа тэгээд авч болдгоо байсан болохоор мөн зэнийг мэдээд гү нөхрийгөө чи мөнөөсөө хэрэгэлчих ч юм уу тий. Эсвэл өөр дааснаас ойлаа ингээд зарлага гаргах чигээд тэгээ юу мөнгөө яг л яс хоримтлуулсан да. Хэд хувийн мэдээлэл бусдад алдах хууль бус 8 цэцэглэх, худал сөрөг мэдээлэл шуурхаа цэцэгдэх гээд цахим сүлжээний сөрөг талууд олон бий. Тэгвэл нөгөө талаар цахим сүлжээг эргээр ашиглаж орлогоо нэмэгдүүлж байгаа хүмүүс ч их байгаа. Ялангуяа хүүхдээ хараад гэрээс гарах завгүй, орлого олох боломжгүй байгаа ээжүүдэд цахим сүлжээний бизнес илүү тохиромжтой байдаг байна. Иймд бусдад санаа өгөх зорилгоор 2 бага насны хүүхдээ өсөхийн зэрэгцээ цахим бизнес эрхлэж, хуримтлын зуршил суралцсан жавхлан төгстэй ярилцсанаа хүргэлээ.